та нар Эвлийн цамхагийг үргэлж өнөөдрийнх шиг юм үзэсгэлэнтэй байсан гэж бодож байна уу? Үгүй байх нэ. Хүмүүс анх баригдаж байхад нь ямар амар муухай төмөр сараалжин шорон шиг юм бариад байна гэд маш их хүмүүс эсэргүүцдэг байсан байна. Энэ одоо аимшигын хар юм одоо нураагач гэдэг байсан байна. Өнөөдөр та бүхэндээ төмөр хадагтай гэдгээр алдартай Францын бэлэг тэмдэг байсан Эвлийн цамхагийн талаар ярьж өгнө. Эвлийн цамхагийг та нар маань хэдэн жилийн настай гэж бодож байна. Анх баригдсанаас хойш 20 жилийн дараа буцааж нураах ёстой байсан байшин. Өнөөдөр Францын Парис хотын бэлэг тэмдэг болон дээрээс нь бүр дэлхийн 7 гайхамшигт хүртэл багтжээ. 1889 он дэлхийн маш том үзэсгэлэн яармаг Франц улсын Парис хотноо зохион байгуулагдахаар товлогдсон байна. За тэгээд тухайн үед дэлхийн техник онцлогсон маш гайхамшигтай бүтээл шалгаруулна гэсэн одоо орчин үеийнхээ орол тендер юм байна л да. Франц улс даяар зарласан юм байна. Тэгээд 1886 онд Густав Эйфел гэдэг хүн өөрийн 300 м өндөр цамхаг барина гэсэн төслөөрөө шалгарсан байд юм байна. За тэгээд 300 м өндөр цамхаг гэдэг бод одооныхоор 40 давхар байшинтай тэнцдэг юм байна. Густав Эйфел нь тухайн цаг үедээ маш алдартай инженер, архитектор, шинжлэх ухаанч хүн байж л дээ. За тэгээд Эйфелийн цамхагийг байрсныхаа дараа бас нэг зохион бүтээсэн алдартай зүйл нь болохоор Америкийн эрх чөлөөний хөшөөний инженерийн тооцоог нь бас хийсэн хүн байт юм байна. За тэгээд Эйфелийн цамхаг маань 1887 оны 1 сараас эхлээд баригдаж эхэлсэн юм байна. Тэгээд 18,000 ширхэг төмөр эд ангийг 2,500,000 хадаасаар хооронд нь холбон хийсэн байна. Нэг ч гагнаас ороогүй баригдсан гэж шүү. Хүний гараар бүтсэн гайхалтай бүтээл байх нэ. Эйфелийн цамхаг маань ингээ бүхэлдээ 10,000 тонн жинтэй юм байна л да. За тэгээд юм хөгжөөгүй 1800 онд баригдсан гэхэд уул нь бол бидний төсөөллөөр ингээ аль хэдийн ингээ газар руу ингээд 10,000 тонн төмөрчин ингээд доошоо суусаар эсвэл ингээд нураад унтсан байх ёстой юм байна. Гэтэл Густав Эйфелийн тэр маш нарийн математик загварчлал тооцооны ачаар энэ 10,000 тонн жинтэй төмөр одоо эд ангиудыг маш зөв зохион байгуулалттай байрлуулснаар ерөөсөө яг 1 м квадрат талбайд яг хүн сандал дээр сууж байгаа юм шиг тийм хөнгөн жингээр дарж өгд юм байна. Тэгээ энэ нь Эйфелийн цамхагийн бас нэг гайхамшиг гэж явд юм байна. Тэгээ та нар Эйфелийн цамхагийг үргэлж өнөөдрийнх шиг юм үзэсгэлэнтэй байсан гэж бодож байна уу? Үгүй байх нэ. Хүмүүс анх баригдаж байхад нь ямар амар муухай төмөр сараалжин шорон шиг юм бариад байна гэд маш их хүмүүс эсэргүүцдэг байсан байна. Энэ одоо аимшигын хар юм одоо нураагач гэдэг байсан байна. Тэгээд Францын засгийн газар бол үүнд нь бол эсэргүүцэл үзүүлээд ерөөсөө Эйфелийг барихыг одоо зогсоогоогүй юм байна. За тэгээ 1889 онч болж тэгээ Францын хувьсгалын бас 100 жилдээ давхцсан Эйфелийн цамхаг маань нээлттэй хийсэн юм байна. 1930 онд Америкийн нэгдсэн улсад Chrysler гэдэг дараагийн өндөр байшин баригдах хүртэл Эйфелийн цамхаг маань 41 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр байшинд тооцогдож явжээ. Яг 20 дахь жилийн түүхэн дээрээ Эйфелийн цамхагийг буцаагаад нураах болсон чинь аль хэдийн энэ орой дээр радио долгионы антеннуудыг байршуулсан байсан учраас за энэ бол хэрэгцээтэй шаардлагатай байна гэд тэгээ Эйфелийн цамхаг маань тухайн үедээ аврагдан үлдчихэжээ. За тэгээ үүнээс хойш дэлхийн 1-р дайны үед Францчууд маань дайснуудынхаа холбоо мэдээллийг одоо тэр антенныхаа тусламжтайгаар одоо мэдээлэл авч сонсож одоо дайнд бас маш олон удаа ялалт байгуулжсэн түүхтэй юм байна. Нийт 300 гаруй ажилчид ажилласан бөгөөд 24 цагаар 3 ээлж болон ажилладаг байсан байна. Тэгээ Густав Эйфел маань өөртөө яг хамтран зохион бүтээсэн 72 хүнийхээ нэрийг Эйфелийн их биен дээр сэлсэн байт юм байна. Эйфелийн цамхаг маань бас ингээд шууд төмөрнүүдээ авчираад ингээд барьчаагүй юм байна. Айгүйх ажиллагаа орсон юм бэлээ. За яаж вэ гэхэлэр энэ 3 блок тус бүрээр нь ингээд үйлдвэрт эхлээд барьсан байгаа. За тэгээд барьсан одоо блокоо буцааж задлаад тэгээд яг одоогийн байгаа байрлал дээр нь авчирн дахин ингэж өрсөн байгаа хгүй юу. Тэгэхээр яг энэ одоо техник технологи нь болохоор одоогийн энэ модулчлагдсан байшин барилга буюу энэ дээрээс нь үрж давхардаг энэ байшингийн хамгийн анхны хувилбар гэдгээрээ бас алдартай байд юм байна. Эйфелийн цамхаг маань нэг дор нийт 10,400 хүн даах чадвартай байд юм байна. За тэгээд нэг дэх давхар хүртлээ 359 шат, хоёр давхар хүртлээ дахиад 359 шат, за тэгээ орой хүртлээ 1652 шаттай байд юм байна. Нийт 8 лифттэй юм байна. За тэгээ хамгийн сонирхол татсан лифт нь болохоор 1-р давхар руу явдаг ташуу лифт нь маш сонирхол татчихээн. Та нар Эйфелийн цамхагийн орой дээр юу байдаг гэж бодож байна?
Энэ цамхагийн орой дээр Густав Эйфелийн жижигхэн ажлын өрөө одоо хүртэл байд юм байна. Тэгээд Эйфелийн цамхагийн орой дээрээс үзэсгэлэнд Парис хот хаашаагаа 70 км газар харагддсан байх шүү. Анх баригдсанаас нь хойш 1964 онд маш том хэмжээний сэргийн засварлалт явагдсан байна. За тэгээ ер нь бол 7 жил тутамд Эйфелийг одоо яг нэг гадна талын буддаг байх нэ. За тэгээ будахтаа будагна штэ дээ манайхаа зэвэрдэггүй. Дээрээс нь хит ягаан туяаны хамгаалалттай будгаар буддаг юм байна. За тэгээд суурийн хэсэг рүүгээ нилээн бараан дээшлэх тусмаа цайвар өнгөөр будд юм байна. Энэ нь Эйфелийг илүү өндөр үзэсгэлэнтэй болгож харагдуулдаг учиртай юм байна. Бас нэг сони юм нь Эйфелийг будахтаа өнхрүүшээр биш, шүршдэг будгаар биш, хүний гараар нөгөө багсаар буддсан байх шүү. Эйфелийн цамхагийн мини хувилбарууд дэлхийд дахинд бас зөндөө газар байдаг. За Лас Вегаст байдаг байх нь, Макаод байдаг байх нь, Вьетнамд байдаг байх нь, Хятадын Бээжин хотын дэлхийн паркт бас байдаг. За тэгээд Гуанчжоуд бас байдаг байх нэ. Эйфелийн цамхагийг өдийг хүртэл 300 сая хүн үзсэн байт юм байна. За тэгээд төлбөр төлж үздэг үзүүрээрээ хамгийн их хүн үзсэн үзүүрээр шалгарчээ. Мэдээж Эйфелийн цамхаг маань шөнө гэрлэн нассан үедээ маш үзэсгэлэнтэй харагддаг. Тэгэхээр маш ухаалаг гэрэлтүүлгийн системтэй байдаг юм байна. За тэгээд орой бүр 5 минутын зайтай гэрлүүд нь анивчдаг. Тэгээд оройны 7 цагаас шөнийн 1 цаг хүртэл гэрэл нь астын байх шүү. За тэгээд жилдээ 29 сая долларын орлого олдог байх нэ. За тэгээд хэдүүлээ төмөр мангасаар анх эхлээд төмөр хадагтай болон өнөөдөр дэлхий дахны гайхшруулсаар байгаа нэгэн гайхалтай бүтээлийн талаар мэдэж авлаа. Тэгээд дараагийн дугаартаа Луврын музейн бичлэгээрээ иргэн уулзцгаая. Баяр таа.